маань үзэгчдээ өндөр хаан мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн эхлэлд бэлэн боллоо. Мэдээллийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна уу? Шинэ оны анхны уралдаан 9-р хуралдаанаар эхэллээ. Нийт 11 асуудлыг хэлэлцэж батллаа. Хамгийн онцлог асуудал нь Хинтээ аймаг 2022 оны хүүхэд хамгааллын жил болгон зарлалаа. Цар тахлаас шалтгаалan хуралдааныг танхим болон цахимаар хийлээ. Нийт 12 төлөөлөгч танхимаар оролцсон бол 15 төлөөлөгч цахимаар оролцож нийт 11 асуудлыг хэлэлцэж амжилттай батллаа. Хуралдааны нэгдүгээр асуудал бол хурлын хорооны бүтэц бүрэлдэхүүн ажиллах журмыг баталсан юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хууль шинжлэхсэнтэй холбогдуулан эрдэнэ төлөөлөгчийн хурлын тэргүүлэгч гишүүдгөө болж 6 байнгын хороонд төлөөлөгч нар хуваагдаж ажиллахаар боллоо. Нэг төлөөлөгч 2 хүртэлх хороонд ажиллах боломжтой болж байгааг хэлж байна. За нэмэлтээр ёс зүй сахилах хариуцлага өргөдөл гомдлын хороотой болсон байна. Нэгэн асуудлыг бас хэлэлцгээр төлөвлөөд эхний хоёрт асуудал нэлээд бас үр дүнтэй хоёр дахь асуудал бол гарчлаа гэж бодож байна. Тэгэхээр танхимаар онлайнаар ямар зохион байгуулалтаагаар хурлын явагдаж байгаа бол? За 20 оны сонгуулийн үр дүнгээр зохион байгуулагдсан аймгийн иргэдийн хурал бүрийн эрх хэрэгжил 9 дэх хуралдаанаа зохион байгуулж байна. Өнөөдөр 11 асуудал хэлсэн. За цар тахлын нөхцөл байдалтай холбоотой бас тодорхой шийдвэрүүд гараад 50% дөрвөлттэй буюу одоо танхимаар 13, 12, цахимаар одоо 20 төлөөлөгч, нийт 32 төлөөлөгч маань оролцож байна. Тэгээд хэлцэх асуудал одоо 11 асуудлын 2 дахь асуудал нь хэлцэж байна. Аймаг орны эдийн засгийн асуудалтай холбоотой. За дээр нь Монгол Улсын засаг захиргааны нутгийн нэгжийн түүний удирдлагын тухай хууль одоо энэ 22 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж байгаатай холбогдуулаад хурал одоо дотоод зохион байгуулалт зарим дүрм журмаар шинчилж бас нэг яаж ажиллах вэ гэсэн чиглэл юмаа тодорхойлж байгаа учраас төлөөлөгчд маань бол их ажил хэрэгчээр оролцож байна. Саяхан одоо та харсан бах 22 оныг хүүхд хөгжил хамгааллын жилтэй холбогдох асуудал гэхэд бараг 2 цаг гэртээ одоо хуралдлаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ хуралд одоо бас ажил хэрэгчээр оролцож байгаа төлөөлөгчд бас ажлын албаны зүгээс талархал илэрхийлж байгаа маа. Хуралдааны 2 дахь асуудлаар 2022 оны хүүхэд хөгжил хамгааллын жил болгон зарлах тухай илтгэлийг Хинтээ аймгийн засаг дарга Чогсомжов тавьсан бөгөөд төлөөлөгчдийн 100% саналаар дэмжигдлээ. Ингэснээр хүүхэд хамгааллын нэгдсэн бодлоготой болох салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхжүүлэн ажиллах, тайлан хагас жилээр хэлэлцгээр болсон юм а. За Хинтээ аймгийн хүүхдийн тоо гээд 2011 оноос 2020 онтой харьцуулахад бол 7000 шахуугаар өссөн байгаа. Та бүхэн яг энэ сүүлийн оныг эхний онтоныг ерөнхийд нь статус дүгнэлтүүд хараа явуулчаарай. За энэ Хинтээ аймгийн хэмжээнд бол 28000 хүүхэдтэй гэдэг энэ статус тоо гарсан байгаа. Нийт хүн амын 36.9% нь хүүхэдтэй гэдэг. За насны ангиллаар нь харах юм бол 0-5 настай хүүхэд 11000. За 16-аас 17 настай хүүхэд бол 2306 гэсэн юм. За энэ сумдаар нь хүүхдийн тоог гаргасан байгаа. За хэрлэн сум бол 8462 гээд гарч байгаа. За Батноор 1196 гээд та бүхэн манаас ингээд слайдерээс хараа явчих. За дараагийн хагас бүтэн өнчин хүүхдийн тоо гээд. За энэ маань 2015-ыг одоо 2020 онтой харьцуулахад за 2016 онд нэлээд бууралтай байсан. За тэр синхро тэмдэглэсэн бол хагас өнчин хүүхд. Энэ маань бол 20 оны байдлаар 950. За улаанаар тэмдэглэсэн бүтэн өнчин хүүхд маань 93 гээд ерөнхийдөө бас энэ хөгжлийн тохиолдол бас хагас өнчин хүүхдийн тоос нэмэгдсэн юм дүнтэй байна. За гэр бүлтэйгээ амьдарч буй байдал гэж байгаа. За энэ маань мэдээж эцэгтэйгээ амьдардаг нь бол энэ синхро тэмдэглэсэн 21625 гээд. За өмнөх 19 оныг бодвол бас энэ үзүүл багассан үзүүл харагдаж байгаа. За тэр амьдэрдэггүй гэдэг одоо аль ч эцэгтэйг амьдэрдэггүй гэсэн хүүхдийн доо 255 гэдэг та бүхэн энийг бас хараарай. Энэ маань бас нэлээд өссөн байгаа. Өмнөх оноо бодвол 19 оноо бодвол 19 он дээр 176 байсан бол 20 он дээр 255 болон өссөн байна. За хараа хяналтгүй хүүхдийн тоо бол 19-20 он дээр бол ямар ч юуг байгаа. За сургууль завсарсан хүүхдийн тоо гэдэг. Гэхдээ энэ бол ерөнхийдөө бас нэг бид нар сумдуудаас нийгмийн төвшнлөөс нь одоо авсан зүгээр ам тоогоор эхний байдлаар 47 гэдээ гаргаа явж байгаа. Гэхдээ яг энэ 47 хүүхдийн регистрд юуг нь яг тулгаж бол үзээгүй байгаа. Гэхдээ яг энэ жилийн үед 20 оны үед бол яг зүгээр ам тоогоор бол 47 гэдээ завсарсан хүүхдийн тоо гарсан байгаа.
Үүний дараа үйл хөдлөх эд хөрөнгийн албан татврын хувь хэмжээг тогтоох тухай, авто төрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татврыг тогтоох тухай, газрын төлбөрийн этгэл цүүрийн хувь хэмжээ, бүсийн хил заагийг тогтоох тухай, Хинтээ аймгийн аяр жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр 2030 батлах тухай, Хинтээ аймгийг 2021-ээс 2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн 2021 оны хэрэгжилтийг дүгнэх, Хинтээ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөгөл байгуулах, хуралдааны дэг батлах тухай, төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг батлах тухай журамд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэн батллаа. Монголчуудын уламжлал цагаан сарын баяр болоход 14 хоног хугацаа үлдсэн. Тэгвэл эдгээр өдрүүдэд хэвийн боо болоод ууц цагаан эдээ ямар үнийн дүнтэй худалдаалагдаж байгааг бид эвд худалдааны төвөөс сурвалжлалаа. Энэ жил COVID-19 цар тахалтай холбоотойгоор цагаан сараар төрийн золголт хийхгүй байх, ард иргэд өргөн дэлгэр тэмдэглэхгүй гэр бүлийн хэмжээнд тэмдэглэж цахимаар золгох хураалгыг улсын онцгой комиссаас гаргасан. Харин иргэдийн хувьд уламжлалт болсон баяраа тэмдэглэж гэр бүл хамаатан садангийнхаа хүрээнд золголт хийн, тиймээс сар шинийн бэлтгэлээ хангаж байна гэдгийг хэллээ. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэх байлгүй дээ. Би төдөөний үнэтэй хөдөө тэмдэглэдэг шүү дээ. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэдэг. Өмнө нь бас хэр байна те, өмнөх жилийнхтэй харьцуулахад үнэтэй байна. Үнэтэй. Үнэтэй. Ер нь таны бас худалдаа авах гэж байгаа бараа хэр өргөн сонголттойгоор бас Сонголттой байна. Нөө сайхан сонголттой шүү. Харин ковид элбэг байна л гэдэг нь л да. Одоо тэгээд бас тулсан болохоор хүмүүс цагаан сараа хийх гэж л баг шүү. Тэ? таны хувьд бас юм дээр. Би бол одоо тэгээд яг гэр бүлэрээ золгоно шүү. Тэ? Энэ жил өмнөх жилийнхтэй харьцуулахад бараа бүтээгдэхүүний үн илүү өссөн гэдгийг худалдаа эрхлэгчид болоод иргэд үйлчлүүлэгчид хэлж байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар цагаан сарын үед хамгийн их зарагддаг барааны нэг болох хэвийн боо 2500-аас 3800 төгрөгийн хооронд, цагаан эдээ аруулан 1 кг нь 20-оос 24000 төгрөгөөр, сүүн 1 литр нь 3000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол ууц килограмм нь 14000 төгрөгөөр борлуулагдаж байгаамаа. Бараа бүтээгдэхүүний хувьд үйлдвэрлэж байгаа үйлдвэр хийц нийлүүлж буй газраас хамааран үнийн дүн өөр өөр байгааг худалдаа эрхлэгчид онцлон хэллээ. 2800-аас 3500 орнд байгаа. Аль үйлдвэрээс. За гандангийн юутайгаа хитэн гандангийн байна. Иргэдийн худалдаа авалтаас хэрэнэ. Яг багын одоогоо сайн биш үү. Аруул бол одоо ихэнх нь миний аруул бол таргины аруул байгаа. Архангаагаас бас ихэнх нь ирсэн. Шууд талчаас өрөмтөгөөцөг. Арцны аруул манай аймгийн аруулууч байна таргины ер нь тий. Үүний хувьд хэдээс хэдэн төгрөгний Одоо би бол одоо 20-с 24 хооронд зарчин. Тий. Бодгоо сар шинийн баяр болох гэж байна. Энэ үед бас худалдаа авалт ихсдэг шүү дээ. Энэ жилийн хувьд бас ямар байна вэ? Манайх бол ер нь нөгөө жил болгон аймгийнхаа хөдөлмөрчид нөгөө ард иргэдэд хямдхан айл болох хямдхан үнээр өгдөг. Тэгээ энэ жил бас нодлонгийнхаа бол үнэ нэмэг болохоор хайсангүй айгу худалдаа авалт сайн байна. Хэвийн боо бас сар шинийн баяраар хамгийн худалдаалагддаг барааны нэг. Энэ жил танай бас хэвийн боо хідээс хэдэн оронд худалдаалагдж байгаа аль үйлдвэрийнх вэ? Манайх нөгөө Баялаг Бэкри гээд аймагтай байдаг. Тэгээд ер нь бол 2500-аар худалдаалагдчихж байгаа. Бөөний үн дэлгүүрүүдтэй болохоор 2300-аар очиж байгаа. Тий. Одоо яг эндээс бол 2500-аар худалдаалагдчихж байна. Өөр хүнээс дахиад яриа. Сар шинийн баяр болоод аливаа баяр дөхөхөд иргэдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах хэрэлт ихсдэг. Тэгвэл сар шинийн баяраар хамгийн хөргөн худалдаалагддаг бараа бүтээгдэхүүн хэр үнийн дүнтэй борлуулагдаж байгааг бид сурвалжлалаа. Мэдээллийн хөтөлбөрт хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээнд анхаарлаа хандуулна. Хинтээ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 9-р хуралдаан болж тус хуралдаанаар 2022 онд хүүхэд хөгжил хамгааллын жил болгон зарлалаа. Энэ жилийнхээ хүрээнд бүх шатны төрийн байгууллагууд хүүхдийн чиглэлээр бодит ажлыг хийх Хинтээ аймгийн хүүхдүүдийн суурь судалгаа хийхээр боллоо. Хинтээ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 28881 хүүхэд амьдардаг. Энэ нь нийт хүн амын 36.9%-ийг эзэлж байна. 2021 онд хүчирхийлэлд өртсөн гэх 151 дуудлага ирснээс 55 дуудлагыг 108 тусгай дугаарт 27 дуудлагыг гэр бүл өөрөө мэдээлсэн байна. Гэр бүлийн орчинд хүүхэд ихэвчлэн хүчирхийлэлд өртөж байгаа бол 2021 онд бэлгийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 15 бүртгэгдсэн байна. Энэ тоон үзүүлэлтээс харахад Хинтээ аймагт хүүхэдтэй холбоотой хэрэг зөрчил хүчирхийлэл их байгааг харж болохоор байна. Тиймээс энэ жилийг хүүхэд хөгжил хамгааллын жил болгон зарлалаа. За өнөөдөр бас аймгийн хурлаараа
2022 оныг хүүхэд хөгжил хамгааллын жил болгоё гэж санал орууллаа. Аймгийн хурлын төлөөлөгчнүүд хөгжүүл дэмжлээ. Нэлээд олон саналууд гарлаа. Тэгэхээр бид нар бол 22 оныг бол бас олон зорилт биелүүлэх гэж явах биш. Гол зорилтуудаа хэрэгжүүлэх юм үндэслэл болгоё гэж. За тэгэхээр мэдээж энэ хүүхдийн энэ хүчирхийлэлтэй холбоотой энэ асуудал бол маш нуугдмал байдаг. За хөдөө сумдуудаар бол энэ мэдээлэл гарсан ч төрийнхэн хүүхд хамгааллынхан бол бас тэр байдгийг нууж дарагдуулах ийм илүүд маш их байдаг. Тэгэхээр энэ дээр бид ямар арга хэмжээ явах гэдгээр бас төлөвлөгөөндөө тусах хэрэгтэй. За хоёр томоохон ажлын нэг бол ковидын 2-3 жил одоо хичээлийн сургалт одоо хоцрогдол нэлээд байгаа. Үүн дээр бол нэлээд анхаарч ажиллахгүй бол одоо сая судалгаагаар бол сая 5, 7, 12 дугаар ангийн хичээлийн хоцрогдол нэлээд өндөр байна. За үүнээс гадна 1-3 дугаар ангийн хүүхд хичээлийн хоцрогдол бол маш өндөр байна. Тэр тусам монгол хэл унших бичиг те уншаад ойлголтын дээр бол маш анхаарахгүй болохгүй нэ. Тэгэхээр энэ гол асуудал дээр бид нар бас нэлээд анхаарч ажиллая гэсэн төлөвлөгөөтэй байна. Хинтээ аймаг хүүхдийн суурь судалгаа хийх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хүүхдэд үзүүлэх үйлчлэгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүүхдийн асуудлаар үр хүлээгчийг сурган чадваржуулах, эрсдэл нөхцөлд байгаа гэр бүлд үзүүлэх үйлчлэгээг тогтмол чанартай зохион байгуулах, хүүхдийн хөгжлийг дэмжих томоохон арга хэмжээ бүтээн байгуулалтыг өрнүүлэх, хөгжлийн ордон, номын сан, чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин зэргийг авч хэрэгжүүлэх юм а. Мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн шинэ мэдээллээр иргэн уулзцгаая.